Улаастагаас налах хүртэлх автозамын аюулгүй байдал алдагдсанаас болж хүний аймнаас эрүүл мэнд хохирж байгаа асуудлуудын талаар удаадараа сурвалжиж байсан. За тухайлах юм бол 5 жилийн хугацаанд тухайн автозамд 20 гаруй хүн автомашины осолд орсон гэх тоо мэдээлэл байгаа юм а. Манай мэдээллийн хөтөлбөрийн баг хамт олон удаадараа сурвалжсны үр дүнд тухайн замд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 4 байршилд гэрлэн дохиод суурилсан бол удахгүй гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байна. Зургаагаас 7 хүүхэд сургуулийн бага ангийн хүүхдүүд ерөн зам тээврийн осолд орсон гэсэн судалгаа байдаг. Тийм тохиолдлууд байдаг. Намайг ажилд орсон одоо өнгөрсөн хичээлийн жилээс хойш бол 2-3 хүүхэд энэ гарцсан дээр зам тээврийн осолд орсон тохиолдол гарсан. Одоо өнгөрсөн хичээлийн жилд энэ хурц харуулагчийг хийсэн шүү дээ. Нөгөө нэг хаврын хүүхдийн ослоос шалтгаалаад тэгэнгүүт чи эн чинь бас гэж арай нэг эрслийн түвшин дахиад бас хэдэн өөр буурч байгаа байхгүй юу. Одоо дахиад нэмээд гэрлэн дохиог хийнэ гэдэг мань бүр эрслийн хэмжээ мань бүр илүү их хуваар буурж өгнө гэж харж байгаа шүү дээ. Энэ бол эцэг их хороо дүүрэг бүгд хамтраал ингээл одоо олон удаа танаа телевиз мэлэцтэй хүртэл хамтраал ингээл үйл ажиллагаа одоо бичлэг янз бүрийн юм явуулсны хүчинд бол бас хурц харгалзаа боллоо, гэрлэн дохиотой боллоо, одоо гүүрэн гарцтай болох гэж байна. Тэ бас амжилт бол байна. Манай охин 6 дугаар анги л да. Тэгээд ингээд гэрлэн дохио тавиад зам гарц тавьсанд нь бас баярлж байна. Манай энэ гүүрэн гарц гэрэл дохио хурц харуулагчгээ хөөцөлдөж явахад маань НТV телевиз яг телевизийн үүргээ хариуцлага маш өндөр түвшинд хүлээж биднэртэй ингэж маш сайн хамтарч ажиллаж бидний дуу хоолойг маш сайн дамжуулж өгсөнд маш их талархаж байна. 2025 оны 4-р сард 1.3 тэрбум төгрөгөөр гэрлэн дохиог цуглуулжээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн онцлогоос нь шалтгаалж гэрлэн дохиог санал авах тохируулгатай байдлаар хийсэн байна. Өөр төрлийн лед гэрэлтэй юм байна. Тэгээ энэ дээр санал өгөх төвшөөрөө дарах юм бол энэ таны санал өгсөн төвшөөрийг саналын чи авлаа гэж ногоон гэрлээр маш тусдаа хасдаг. Тэгээд та дээр иргэсэн гэрлэн дохионыхоо хугацааг тодорхой хугацааг хүлээж агаад явган зорчигчийн ногоон гэрэл таны санал өгсөн энэ нөхцөлтэй чин дагуу ногоон гэрэл астгаар илүү даваа талтай л гэсэн үг юм байна. Нийслэлийн төсөөнд тодтоглоор бол Налахын зам дээр нэг 4 байршил гэрлэн дохио 87 дугаар сургууль гэдэг нийтдээ нэг Баянзүрх дүүрэг 5 байршил гэрлэн дохио сургуулийнхаа төсөв батлагдаж одоо хийгдээд одоо өнөөдөр бол комисс ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эмийн ургамал орчмын гэрлэн дохиог ажилуулж эхлээд байна. Маргаашаас бусад гэрлэн дохионуудыг ажилуулна. Цаашид 2 гүүрэн гарцыг 5.5 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Одоогоор зураг цэцлийг нь хийж байна. За 1-р сарын 10-нд гүүрэн гарц барих ажлын тендерийг нээхээр төлөвлөсөн байна. 2026 онд багтаж гүүрэн гарцыг ашиглалтанд оруулна гэдгийг замын хөгжлийн газраас мэдээллээ.